Монгол улсын нийслэлийг Улаанбаатараас ярьж байна. Улаанбаатар 11 цаг 48 минут. Сэсүүлэгдсэн дэлгэр соёл дэнэмтэр мөй дэлгэр хүрийг түгэн тармөй үеийн үед монхот садгамөй үлгэрийн төгсгөл шиг амгаланг Монгол түмэн гэтлэх болдгоо. Эрхэнсгэрэй тадагтай хүндэт зочдоо бүрэн өрхөд тусгаар Монгол улсын иргэдээ улсын төв намын санд морлон саадсан зочид гүйчдээ та бүхэндээ үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргэ мандуулсны 114 жилийн баярт мэдийг айлтгаж шинэ өдрийн цаг завлагтан бэлэгдэн мэндэж хүлээ. Эрхэм зочид гүйчдээ энэ өдрөөс 114 жилийн өмнөх энэ өдөр энэ цаг төр бидний өмнө дурайх энэ замаар богдын шар орныг чиглэсэн төрийн хийгээд ард орны цуваа жигсаад нөмөрч хааны ордны өмнөх талбайд эзэн богд Чингис хааны Алтан ургийн хан ноёд ихс дээдэс лам хар даяар Монголын төлөөд дарилсан төрийн их ёслол болжээ. Энэ бол хүн нүгүрнээс ихтэй хүчирхэг их Монгол улсын гадгалд дахин сэргэж байгаа түүхэн үе явдал байсан юм аа. Энэ бол эзэн богд Чингис хааны үр хойчос эрдний түүхтэд төрүүлсэн сэргэн байгуулж тусгаар тогтсон бие даасан улс болсноо дэлхийн нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. Энэ өдөр нийслэл хүрээ баяр багтлаар салгиж Монгол хүн бүрийн магнай тэлж ядарсан монголчуудын царайд цогийн наран гийж гэрэлсэн эрхэм сайхан өдөр байлаа. Өнөөдөр бол монголчуудын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргэ мандуулсан тусгаар тогтнолын их баярын өдрөө. Зочид гүйчдээ Монгол улсын үндэсний намын сангаас энэ өдөр 1911 оны цагаагчанга жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэг тэмдгүүдийг залсан бэлэгдэл хүндэтгэлийн талбай мандуулах ёслол богд хааны намын сангийн нандин шүтэн болсон ёсон чирхэг судар ном сурвалж бичгээс бүрдсэн богдыг нандин үтсэглэн Илэв хотогтын түүхэн өвийг дэлгэрүүлгэж чиглэсэн хотогт Владимир хоёр төслийн нээлтийг тус закон байгуулан та бүхнийг хүндэтгэн урьж ирүүлээд байна. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол улсын үндэсний намын сангийн захирал Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хадагтай баяр хүүгийн ижил хорлоог
өрж байна. За та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргье. Цаг хугацааны эргүүлэн дотор улс гүрэн минь Мандан Бадарч бүхэн доройтож сэргэн мандсан гээд олон түүхэн үйл явдлыг дамжуулсан. Тийм ч учраас 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоон сэргээ мандуулсан үйл явдлыг үеийн үед ашиг дурсан санаж төрийн сануулга болон өргөж дэвшин хөгжих Монгол улсын ирээдүйн замналт үргэлж мартагдуулахгүйгээр дурсаж байх нь Монголын хойч ирээдүйд нэгэн тустай хэмээн үздэг Монгол улсын үндэсний номын сангаас эрхтэн Говьдын номын ордныг архивлан хадгалж байгаа хамт олонны хувьд жил бүрийн энэ өдрийг ёслон тэмдэглэдэг билээ. Уншигч олонний маань сэтгэлд хүртэл хамгийн дотноор дурсагдж хүлээгддэг болсон энэ баяраа өнөөдөр бид бүхэн Говьдын нандин хэмээх үдсгэлэнтэйгээр дахин нээж байна. Ингээд та бүхэндээ үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоон сэргээ мандуулсны 114 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлээ. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Монгол улс хизээд Мандан Бадарч номын гэгээ үргэлжиж түгэн дэлгэрч байхын үлзий өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Маш баярлалаа. Идвэдэлээ эрдэнэ зочдод хэлцүүлээ. Бэлэгдэд хүндтгэлийн талбай мандуулах эрдэнэ хүмүүсээ алдаршуулсан хэлцүүлье. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалан Монголын галгал үндэсний сэргээ мандраасаараа Монгол үндэстний цаашид оршин байх үндэсийг тавьснараа үндэсний уламжлалт зан заншил түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 114 жилийн тэртех бидний өвгдээдсэн ухаалаг бодлого шийдвэрт алхмын хүчээр өнөөгийн Монгол улс минь бид бүхэн дэрж оршин тогтносон юм а. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярыг өнөөдөр Монголын үе үеийн мэргэд эх орончид өвгдээдсэн хорч мэргэн ухаан эвс санааны хүч халуун амьбүдэн цус цэгнэшгүй үнээр залгамжлагдсныг санаж эрхэмлэн хойч үедээ хэрэггүй ариун гурдаггүй цэврээр уламжлуулах өөрийн тулд алсын хараа ухааны сараатай сонор соргог эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг Монгол хүн болгонд сануулгах учиртай эрхэм сайхан өдөр юм а. Иймийн тулд Монгол улсын үндэсний номын сан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэг тэмдгүүдийг залсан бэлэгдэл хүндэтгэлийн талбайг хүндэт зочдыг хамтаар мандуулан тусгаар тогтнолын баяраа ёслон тэмдэглэхийг зорьсон нь энэ. Ингээд үндэсний эрх чөлөөний хувьсгал тусгаар тогтнолын бэлэгдэл хүндэтгэлийн талбайг мандуулан залах хүндэт зочдоо урж байна. Үндэсний номын сангийн захирал Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн баяр хүүгийн чин хорлоо. Гандан төгчлөг хийдийн хан сүр тэргүүн их хам басан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Дэмбэрлийн чойжамц гандан төгчлөг хийдийн гадаад харилцааны тэргүүлэгч доктор хан хүийг тариг хүндэтгэвэрий. Монгол улсын ардын баг шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн түүхийн шинжлэх ухааны доктор профессор Жамсрангийн Уранга Монгол улсын начин Төрбатын довчин Сэмбэ Монгол улсын Хөдөлмөрийн баатар ардын багш шинжлэх ухааны доктор профессор Дулам зүүн хүрээ дасчогийн хийдийн хамб дамбучв фантастик продакшны захирал жүжигчин Бат Сайхан нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Чулуун Пүрвийн Өлзий Төмөр нарыг хүндэтгэвэрье. Орногдсон богд хаант Монгол улсын төрийн дуулал 100 лангийн жороолоос дууг тусгаар тогтнолын бэлэгдэл хүндэтгэлийн талбай мандуулах ёслолд өргөн олондоо өргөж өгнө хэмээн үндэсний урлагийн их театрын гоцол дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Цогц Сайхан Монгол улсын гавьяа жүжигчин Түмэн Жаргал хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одонт дуучин Наран хүү нарыг хүндэтгье.
Бусад бүхэндээ бүлэг хүн бүлэг энэ далбаа мантуулах хэвээр орсон та бүхэндээ баярлалаа.